Мэдээ үргэлжилж байна. За наадмын өдрүүдэд Улаанбархан өвчний халдвар 10-аас 12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95% хүрэхийг ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн вакцины эсрэг зохион байгуулалтын худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг цагдаагийн ерөнхий газар болон тагнуулын ерөнхий газрын удирдлагуудад даатгалаа. За энэ дархлаажуулалт буурсан нэг шалтгаан бол ковид үед вакцины эсрэг маш их худал үнэн сурчлагаа явсан. Одоо хүмүүсийн вакцинд идэх итгэл суларсан нь энэ Улаанбархан өвчний бүрэн дартсан гэж эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд тооцогдож ирсэн Монгол улсад дахиад юм дархлаад идэж байгаа бас зарим талаар холбоотой гэж үзнэ. За тагнуулын ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн Хашууч генерал Одонбаатар, цагдаагийн ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн бригадын генерал Зөвхөлт нар үндэсний товлол дархлаажуулалт, вакцинжуулалтын талаар олон нийтэд зориудаар хуурамч мэдээлэл түгээж энэ явуулж байгаа компанид ажлын эсрэг хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал сөрөг нөлөөлж байгаа этгээдүүдийг олж тогтоож холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож ажиллана. Вакцин Улаанбарханы вакциныг бол хүн төрөлхтөн эргээ 60-70 жил болж штэ. Энэ дэр бол эргэлзэх юм юу ч байхгүй. Тэг юундээ эргэлзээд ингээд яагаад тэгэл зарим хүмүүс нь тэр вакцинд ордог ганц нэг бодисуу тэр нь хавдар үүсгдэг яалын нэг тийм юм балан бичээд байгаа. Эн чинь тийм бишээ. Тэр өвчин үүсгэх, хавдар үүсгэх, хүний биед тэр сөрөг канцероген үйлчилгээ үзүүлэхгүй хоруу чанартай. Яагаад тийм бодисуудыг эргэлж ийнө гэхээр дархлааны эсүүд чинь харин биетийг таньж байж, өөрсдөө идэвхжээж тэр вирусын, тэр нянгийн эсрэг өвөрмөц удмын мэдээллийг хадгалж үлддэг санамжийн эсүүд гэдгийг нүүсдэг байхгүй. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж Улаанбархан өвчнөөс өрсөн сэргийлэх, тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай хүний нөөцийг дайчлан ажилуулах, үндэсний товлолтын болон нөхөн дархлаажуулалтын хамрагдалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний үр хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, Улаанбархан өвчний дэглэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, онцлог вакцины хүний нөөцийг бүрдүүлж бэлэн байдлыг хангаж эрчимжүүлэх, Улаанбаатар хот төдийгүй орон нутагт тархаж буй өвчний тандалт тархлаажуулалт өрсөн сэргийлэх арга хэмжээний болон бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг нэн даруй шийдвэрлэх үүрэг даалгаврыг өгч байна.